хамгийн сүүл жалганд ванданыг бууддаг хэсгийн зургийг авч ирсэн. Тэндээс миний зураг хамгийн анхны зураг эхэлж ирсэн санагдаж байна. Тэгээд тэр зургийг яхад бол зохиол бол аль хэдийн бидний гар дээр очихсан. Ингээ хүрээд ирэхэд бол ерөөсөө л жалган дотор ямар ч гарцгүй боллоо гэж ам өршөө авармын ам өршөөгээд орилж байгаа тэр хэсгийн зургийг авах гээд дээрээс ингээд хараа зогсож яхад бол авармын намайг өршөө там хүн намайг өршөө миний нөхрөө чи юу болчих вэ гэмээр тийм мэдрэмжийг надад өгч чадаж ирсэн. Энэ бол жүжигчэндээ өгч чадаж байгаагийн илэрэл юм аа гэж би бас их баярлж ирсэн шүү. Амьдрал дээр байдгүй арын шангаас тодрон гарч ирсний илэрлэл бас тэр хэсэгт бол тодорхой харагдаж байгаа. Гарцаа байхгүй байдалд орчиход байгаа хүн нэр энэс өөр яалтай ч үлээдэй гэдэг ингээ байж байгаа. Энэ зүйл бол ажиглагддаг юм аа. Дэнсма. Улсын начин очив. там хүн намайг өршөө одоо хоёр ихэр хүүн мантхай дээр миний одоо улс болд төр болд болж хамтарч тоглож исэн. Цолонбаатар уран бүтээлд их бүтээлч ханддаг, сэтгэлээсээ ханддаг ийм жүжигчин. Тэгээд тэр чанараараа хоёр хүүгэн одоо юу ч мэдэхгүй тэр хоёр хүүхдээ үнэхээр тэр дүрд оруулж тэр дүрд ойрхон болгож тоглуулах гэж найруулагчийн зэрэгцээ бас Цолонбаатар хоёр хүүтэйгээ ингэж ажиллаж ирснийг би тодхон санаж байна. Ээж аав яагаад намайг үдэж мордуулахгүй байгаа юм бэ? Аав нь төрийн чухал албатай. Худлаа алтжигчэнд очсон. За өмнө мордох цаг боллоо. Эрхэм сайд хүүгийн минь сайн асар. Альва хэргийг ганцхан танд даатгасныг дахин сануулах юм? Хатанта бүүз. Гөгш ах нь хаан хүүгийн сайн асарч төрийн хэрэгт нь туслана. Сонин учрал тогооцсондоо мандахад тоглож яхад тэр би Евратайш тоглоод яг миний хажууд тал байж идэг. Нэг харсан чинь хажууд байнга дагаж явах хэвээр нөгөө хүмүүс маань байдаг. Хайцсан мэдгүй сая л байж ирсэн. Тэгээ би амьд бол хажуудаа цуг нэг кадрт орохгүй би ахмадуудаа нэг кадрт орох надад сонирхол байгаад байгаа байхгүй. Байдгүй. Тэгсэн яасан гэсэн чинь тэр хэсэг дээр нөгөө хүүхдийг харуулж алдаг хэсэг байхгүй. Тэгсэн чинь гэрийн араар ороод нуугдцсан. Ойлоо зогсож исэн байгаа. Тэгэхээр энэ юу хэлээд энэ вөхөр тэр тухайн үедээ эцэг хүн хүүхдээ харуулж яхийг харна гэдэг тийм ч аятайч юм биш шиг. Тэгээ урд дараа нь би тэгж харвна, ингэж харвна гэл нэг ороолоо ярьж байгаа нэртэй баах ясан тэр чинь нөлөөсөн бур харал ойлоо зогсож. Тэгээд нөхрийг нэг өрөвдөх шиг болсон аа. Чи тэр ажил хийж байгаа шүү дээ. Энэ чи тэр ажил шүү дээ. Тийм л дээ чи орчих. Би морин дээр л өвгөө шүү. Тэгээд тэнд оруулж ирээ найруулагчдад оруулж ирээ. Тэгээд дараа нь найруулагч нэг өгчин тэр зураг гайгүй болоод хүрээд ирэхэд шууд өөрөөр нь бас нэг сум тавиул холцож байгаа байхгүй юу. Тэгэл тэр сумыг тавих гэж юу нэлээ юм болж. Тэгтэл тавьсан. Энд чи юу гэхээр тэр ерөөсөө жүжигчин хүний ажил орон зай цаг хугацааны дотор хийх система хийж чадна гэдэг бол жүжигчний ажил. Yeah.
миллиметрийг болж байгаа тэр зураг авалтан дээр тэр жоохон хүүхэд бас хинээс ч дутхааргүйгээр хөөрхөн дүрээ гаргаж чадсан гэж би боддог. Тэрэн дээр бол Цолонбаатар үнэхээр хүүгээ тэр хол дагуулж очичоод л ингээд л тайлбарлаад яриад ингээд тэгж жагаад тэр хэсгийг их айтайхан болгож гаргаж чадсан. Улсын начин очив. Дэнсма. хамгийн сүүлд үхэж үл болон Чингис хаан кинонд хамтарч яжсэн. Энэ хэдийдэн бодоод хэдийдэн юм амжуулах гэдэг мэдэх зүгээр байдгаараа л ингэж налааж явж байгаа л тэгэл яг хийх ёстой газраа л юм хийж чаддаг ийм онцлогтой нөхрөө. Ван хааны дүр бол тийм амар биш байсан. Нэг талаас хаан хүн гэдэг бол хаан байхын нэр, нөгөө талаас мулгуу дээр нь нас дээр гарсны гачлан гэдэг бол тийм жижигтэй хүнд амархан тоглож тийм зүйл биш л дээ. Тэр талаасаа бол манай Цолонбаатар сонин нэг талаас ядарсан амьдрал нухлуулчихсан өөрийн гэсэн үзэл бодлоосоо ухарчдаг. Гадна талдаа одоо сайхан сэлэмжид ураад төгсөө ташгараад тоглоод ингээд байх хэдий боловч дотор талдаа тэр амьдралд нухлуулчихсан тэр төрхийг бий болгоно гэдэг нь жижиг хүнд тийм амар биш. Өст мэрэгдүүд довтолж эхнэр бүртийг минь болгож одсон тул өшөөг минь авч өгнө гэж хар булган дахаа өргөн барьлаа. Тойрол хаан эцэг минь болгоо. Амдынхаа үлсийг ингэж дорж дарлагдаж явааг хараад элэг минь тэрч зүрх минь зүсэгдлээ. Сэнгүм хүм би яаж энийг хараад зүгээр суухсан билээ. Жамухдууд хүч хавсар гэж элчилгээ. Ховсгалч сайн улсуудын дүр бол бий л дээ. Тэгтээ даван гайсан нь бол одоо эсрэг талын дүр юм. Театрт бол маш ховорхон байх ёстой байж байсан цаашдаа ч ер нь байх ийм төрх. Би гадна талын ирээдүйн тэр мас жингийн хувьд бол энэ бол театрт бол байх л ёстой дүр. Олон янзаар нэг жүжигчдээ олон найруулагч олон янзаар харж байгаа шүү дээ. Нэг нүдээр харахгүй шүү дээ. Гэтэл олон найруулагчид олон кинонд жүжигэнд ингээд манерыг авахад нэг юм дээр нэгдээд байна да. Тэгэхээр Цолонбаатарыг одоо өөрөө муу хүн гэж хэлэхэд хэцүү. Одоо би бол тийм дайсан шиг юм тийм өөрийн характер бол ер нь тийм биш л санагддгийг над жүжигчний хувьд үзэхэд найруулагч нар бол одоо энэ өгсөн дөрүүдээс нь бодоход дандаа эсрэг талын голцоо дөр өгсөн байдгийн. Тэгээ энийг бодоход бас тэр талын одоо бас юу байгаа юм болов гэж ингэж боддгийг. Бас эсрэг талын дүрд нийцхээр тийм одоо характер зан араншин биеийн фактор төлөв байдал одоо байдгийн болов гэж би ингэж боддгийн шүү дээ. Тэгж дөрүүлж дөрөвтэй гэж байхгүй шүү дээ. Представление призвание гэж хоёр урсгал байдаг. Урлагт бол үзүүлэлт барлах нөгөөх нь дотроос амьдарч нөхөж гарах гэсэн юм. Тэгэхээр энэ хоёрыг хоёуланг нь хослуулж хэлбэр
их актер мэдэрч авдаг ийм жүжигчлэлтэй. Авсан орол дээр их сайн сэтгэлээ сайн ажилдаг ийм жүжигч юм байна гэж би бодсон. Энэ бол уран бүтээлчүүд их том одоо үнэлэлт байгаа юм да. Тэгээ энэ тал дээр илүү их ур чадвартай ажилдаг байсан учраас тухайн эсрэг дүрүүд нь үнэмшилтэй, итгэл үнэмшил төрөх үйс. Ер нь өөрөө их тийм хүүхэд шиг гэнэн тийм цайлган цагаан сэтгэлтэй учраас хуурах чадвар сайтай ийм байдаг гэж би боддгийг шүү дээ. Өөрөө хувь хүнийхээ хувьд тэр одоо эсрэг дүрүүд тэр одоо бэртгчин одоо хүмүүсийн дүр төрхийг бол өөрөө дотроо шүүмжилж бас ард түмэн урлагаар дамжуулж хүмүүст хүргэх юмсан гэж явдаг хүсэл нь бараг тэрнгэр биелдэг байсан баг. Бас л эсрэг дүр гэдэг маань их л зөвүүн шүү дээ. Ер нь хүний амьдралд нэг харц, нэг деталь, нэг үйл явдал байгаа фактор за тэгээд ингээд юмараа бол тэр эсрэг дүргээр хүргэж чаддаг хүн. Өөрчлөлт байгуулалтын үе гэх юм уу да. Энэ хөдөлгөөн орсон улс нийгмийн одоо асуудалд нэлээд хөдөлгөөн орсон тэр үед манай аавч амьдлаа загчээсэн. За миний хөө сайн хүний нэрийг олон удаа хөдөлж иддэг юм. Тэгэхэд тэрний ачийг бас хариулдаг юм байдгийг миний хөө нутагтаа нэг юм хийгэрэй гэж. Тэгээ би энийг ч бодоод Булган аймагт очиж нэг 10 жил амьдэрсэн. Театрын дараагаар уран сайхны өдөртөгч, найруулагч ерөөс бүх юмын удирдаад. Хөдөөгийн соёл урлагийн салбарт өөрийнхөө үнэтэй хувь нэмрийг оруулсан хүн гэж би боддог. Очиход нэг айлын нүүр царай өнгөцөснийг мэдрэгддэг штэ тий. Үнэхээр Булганы театр манай Цолонбаатар хоч дараагаар нь очиж ажиллаж байгаа үед үнэхээр нэр бараг манай драмын театр шиг ийм сайхан өнгөцөстэй, ийм сайхан тэр кино театр үнэхээр сайхан авч явж байгаа гэдэг нь бол ил харагдаж байсан. Жүжиг тоглодог болсон. Концерт юуг нэлээд өргөжүүлсэн хүмүүсийн оронтой юуг 75 жүжигчтэй хөгжимчтэй байсан бүжигчтэй тэрийн одоо бүрэн оронтойгоор нь ажиллуулсан. Тэгээд жил болгон 25 хүний бүрэлдэхүүнтэй нэг 14-өөс 20 хоног Бурятын нутгаар одоо тоглолт хийх одоо ийм харьцаа тогтоосон байсан. Тэгээд ялангуяа одоо Хил залгаа Закамск, Петропавловск, Зидин аймаг орчмаар одоо манай театр тоглодог. Тэгээ уран бүтээлчдийн одоо ур чадвар сайжирдаг юм байна лээ. Бас хилийн цаадах гэхээр гадаад орон явж байгаа гэдэг утгаараа бас уран бүтээлчдийн санаа сэтгэл одоо урлах эрдэм чадвар юм сурах одоо харах үзэх юм ч бас буряд гэлгүүгээр их өөрчлөгддөг ийм муудаал гэж би ойлгодог байсан. Киноных авъя гэж аймгийн дарга төсөлт гаргаж бас бичиг өгсөн байсан. Тэгээ би кино театрын дарга болсон. Тэгээд 17 сумынхаа кино цэгийг хамт хариуцдаг. Ингээ киноны ажилд шилжсэн. Ер нь сэрэлт киноны ламынх Орос эмч хоёрын уяа нэг нь дүүрэн морьтой, нэг нь хоосон байдаг шиг театр маань жоохон үзэгчгүй болж кино театр маань харин үзэгчээр дүүрэн болж орой болгон шахуу одоо үзэгчтэй битүү байдаг ийм одоо байдалд оруулсан да. Өнөөдрийн театрын үйл ажиллагаа хүмүүстэй ингээд харьцуулаад зүйрлүүлээд бодоход бол мөнгөөр хэмжиж болохгүй их том хөрөнгө оруулалт, оюуны хөрөнгө оруулалтыг хийж байсан хүн гэдэг нь одоо илэрхий байдаг юм. Тэгээ 3 хүүхдэд дагаад л буцаал Улаанбаатар руугаа ирсэн. 2006 онд 800 жилийн гор атгнууд жүжиг тавих гээд тэгээ театр энд нэг дөрөвийг ирж ажиллахгүй юу гэд. Тэгээд тэр нь Сачбих гэж дүр тоглож байсан. Сачбихийн дүр. Сачбихийн дүр тоглоход манай тайзан дээр гараагүй нэлээ удсан байсан учраас их сандарч балмагдаж тэрний цаана юу байсан гэвэл тэр тайзан сандсан байгаа бүтээлээ хөндлөж байгаа хөндлөл нэг анзаарчихсан учраас бас нэг тийм бишрэм сэтгэл төрж байсныг хэлэх хэрэгтэй байна.
хааны удмын хүүхдийг тэрвч өвгтэй хийж орж ирдэг байхгүй. Тэр бол харин эерэг дүү шүү. Их тийм том биетэй. Тэгээ мөртлөө их хүүхчиг гинэн зантай.